Шийдлийн засгийн газар үзүүлж байна. Өвсгөл 2 хоног, Говьалтай 3 хоног, Сүхбаатар 12 цаг. Энэ бүхэн саяхан. Харин одоо бүгд өөрчлөгдсөн. 2012 оны сонгуулийн дүнгээр засгийн эрх авсан ардчлагчид хэлж ярьдаг биш, хийж хэрэгжүүлдэг учраас 21 аймгийг хатуу хүчилтэй замаар холбох ажлыг барьж авсан. Тэд амлсан хугацаанаас өмнө амлалтаа биелүүлжээ. Тэртээ 1991 онд Хинтээ аймгийн өндөр хаан орохын тулд автомашинаар тасралтгүй 12 цаг явж хүрдэг байлаа. Харин өнөөдөр хатуу хужилттай зам ашиглалтанд орсноор 5 цаг давхаад л хүрч байна. Зам дагаж хөгжил ирнэ гэсэн үг бий. Өдөөнийхнийг хоттой холбосон олон хар зам 2012 оноос хойш манай улсын алс хязгаарыг ойртуулан дэвтэлсээр л байна. Цагаан тоос татуулсан шорон зам хатуу хужилттай хар замаар солигдож хөгжлийг хурцсагсаар. Хөгжил дагуулсан зам. Бид нар зам дээр анхаарал тавих ёстой ард юм. Мөнгөөр хэмжиж болтгүй үндэсний аюулгүй байдал гэж бас байд юм аа. Тэгэхээр зам гэдэг бол нийгмийн эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих гол тулгуур ийм салбар байхгүй юу? Аливаа улс орны хөгжлийн эдийн засгийн амин судсан юу байдгийг бол зам байдаг. Тэгэхээр 16 дугаар зуунд Орабл Бэхэн гэдэг нэг их сэтгэгч бол нэг үг хэлсэн. Аливаа улс үндэстнийг хүчирхэг болгодог 3 зүйл байдаг. За нэгдүгт нь бол ухаантай хөдөлмөрс ардтам, хоёр дахь нь бол үржил шимтэй газар шороо, за гурав дахь нь бол ачаа болон зорчигчийг богино хугацаанд нэг газараас нөгөө газар хүргэх боломж гэж. Энэ 3 зүйл бол улс орныг хүчирхэг болгодог гэсэн. Тээврийн хөгжил бол тэгэхээр улс орныг хүчирхэг болгодог 3 дахь хүчин зүйл нь юм а гэсэн энийг тодорхойлсон байдаг. За Монгол улсын эдийн засгийн хөгжилд хөгжлийг ер нь замгүйгээр төсөөлөхөд ер нь бол бэрх. Хэдий ч Улаанбаатар алсагдан төдий ч бүр мууддаг. Одоо хөдөө хязгаар ас хязгаарын Монгол улсын иргэд бусдаас хамаагүй муу орчинд хэцүү амьдарч байна. Орлого муу байна. Баян ядуугийн ялгаа их өсөж байна. Энэ бүгд бол нөгөө дэд бүтцтэй холбоотой л доо. Тэгэхээр зэрэг номер 1 нь зам. Эн чинь бол цаг мөнгө бүх юм үндэс нь болчиход байна шүү дээ. Маш их хөрөнгө оруулалт хийждэг. Тэрний хөрөнгө оруулалтаа яаж нөхөх юм бэ гэж байгаа. Тэгэхээр би бол маш томтой юм хэлдэг юм л. Зам бий болчлоо. Нийгмийн эдийн засгийн бусад салбараа маш их дэмждэг байхгүй юу? Жишээлбэл зам бий болчихлоо зэрэг аялал жуулчлалын маш таатай нөхцөл бүрдчихдэг. Одоо Сүхбаатар аймаг бол хөгжлийн түвшнэр бол их доогоор ордог байсан. Ер нь 4-5 жилийн өмнө бол. Тэгээ мэдээж хөдөө аж ахуй олон зүйл хөгжүүлсний дотор ганцхан зам тавихад үсрэг дэше гарч байгаа байхгүй. Яг бол нөгөө автоцамч нь өөрөө бизнес хөгжих үндэс суурь болж байна. Ажлын байруудыг бий болгох үндэс суурь болж байгаа гэх мэтлээ. Тэгэхээр энэ аслагдсан бүх аймагуудаа холбоно гэдэг маань бол бүх ард иргэдтэй аль болох тийм энэ тэнцүү боломж олгож байгаа том зүйлээ. Бид нар өөрсдөө ая тухтаа зорчих тэр аюулгүй орчих тэр нөхцөлөө бүрдүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Цаг хугацааны хэмнэлт бий болж байгаа учраас зардал хэмнэгч байгаа. Нөгөө машин тэрэгний олон цаг явдаг нөгөө зардлууд тэр олон цаг зарцуулж байсан хугацаа тэгээд нөгөө талдаа энэ замаа дагаад бараа эргэлт сайжирч байгаа. Нөгөө бараа эргэлт сайжраад ирэхлээр зэрэг хүний амжиргааны түвшин маш өндөр болоод ирж байгаа. 10 жил машин хүндээ үлээж байна. Тэр ч одоо урд ингээд шороогоор явдаг байхсан л одоо айгүй их машин эвдрэлтэй тоош шороороор Анх бол ер нь их муу байсан тэгээд 4 жилийн дотор бас нэлээд сайн хийгдсэн шүү. 50,000 цаасны орлого гэдэг байсан зам арилцаа ашиглалтанд ороод 2-300 мянган төгрөгийн нэмэлттэй байгаль болсон шүү дээ. Асуугаа улсууд бол хот руу ороход асуудал болсон шүү. Энэ жил ихэд бид нар анхудаага Хөвсгөл аймгийг хатуучлал замаар холбоолоо шүү дээ. 42 мянган Prius очсон. Тэгээ энэ нь бол монголчууд бид нар хүссэн газартаа дуртай машинаараа хүрч чаддаг үнэ шиг гоё шүү дээ. Яг уу тэр Хөвсгөл аймаг хүлээж авах дутуу бэлэн биш байсан тэр бол 2 дахь 3 дахь асуудал. Тэгэхээр эргэжл нөгөө дараа жилээс нэр ондоо болчихно шүү дээ. Ер нь бол улс орон хөгжихийн хамгийн эхлэл зам. Улс орон бүр өөрийн онцлог давуу тал боломжоо ашиглан хөгжсөн байдаг ч бүгд эхлээд замаа тавьдаг. Бүгд наримдах хэдэд ард улс. 1.4 тэрбум хүнээ өргөн уудам тал нутагтаа жигд сууршуулахын тулд бүх газар нутгаа автозамуудаар холбосон. Ардчилсан Солонгос улс маш жижигхэн арал дээр байдаг ч мөн л хүн амаа жигд тариах алхмын эхлэлээ автозам гэж харсан. Бид нар зам дээр анхаарал тавих ёстой ард юм.
мөнгөөр хэмжиж болтгүй үндэсний аюулгүй байдал гэж бас байд юм аа. Тэгэхэд Монгол улсын зүүн хязгаараас баруун хязгаар руу очиход юугаар явж очих юм? Ойрхон байх ёстой шүү дээ. Ураг төрлийн сүлжээ холдож болохгүй үстэй. Гэхдээ би зүгээр эдийн засгийн бус үгөө чинь хэлээд байна. Энийг мэдсээрөөж бид нар улс төржүүлдэг нь нөгөө их хурамч хүний зам муу юм уу? Би хизээч биш зам барих тал дээр байдаг. Ямар ч үнээр хамаагүй гэж хэлэхгүй ч гэсэн ямар ч байсан Монгол улсад зам хэрэгтэй. Энэ бол биш ард түмний холбоос байхгүй юу? За манай Төв аймаг нийслэл Улаанбаатар хоттой хамгийн ойрхон аймаг байгаа. Гэхдээ одоо 30 жил засагдаагүй байсан зам өнөөдөр ингэж бүрэн холбогдож Төв аймгийн хөгжилд одоо бодит хувь нэмрээ өгөх юм замаа хүлээж авч байгаадаа бид их баяртай байгаамаа. 17 онд бүх аймагуд хатуу уучлалтай замтай болно. Ер нь бол шийдлийн засгийн газрын үед одоо Төв аймгийг одоо нийслэл Улаанбаатартай холбох энэ ажлын одоо үлдсэн замын хэсэг одоо ингээд маш богино хугацаанд хийж гүйцэтгэлээ. Одоо энэ ер нь бол Төв аймгийн одоо бусад сум гэсэн одоос холбогдож эхэлж байгаа. За одоо маргааш манай Төв аймгийн Батцанбүр сум хатаа уучлалтай авт замаар холбогдох гэж байна. Манай аймгийн сумд бол нийслэл хотын одоо хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, за мөн одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн төмс хүнсний ногоогоо нийлүүлэхэд бол энэ хатаа уучлалтай замаар холбох зайлшгүй шаардлага байгаа. Үеийн засгийн газрын бүтээн байгуулалтанд гол нь дандаа сургууль цэцэрлэг эмнэлэг гэдэг байсан. Энэ жил энэ шинэ засгийн газрын гол мөрийн хөтөлбөр нь зам, давхар зам гэдэг асуудлыг тавьсан маш зүйтэй асуудал болж байгаа. 21 аймаг хуучнаар дандаа шорон зам, уул бартааг давдаг байсан. За үүнтэй уялдуулж хот хоорондын нийтийн зорчих тээвэрлэлтэнд дам хаа завтуус явдаг байсан. За сүүлийн 3 жил 21 аймгийн 17 аймаг хатуу уучлалтай зам болсонтой уялдуулж улс хот хоорондын бүтээн байгуулалт хамгийн их сайжирсан. Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал, за мөн одоо иргэдийн одоо аяд тухтай нөхцөл болцоог бүрдүүлэхийн чухал ажлууд бас шийдлийн засгийн газрын хувьд бол хийж байгаад бол их онцлог байна гэж үзэж байна. Ер нь бол ингээд ирээдүйд Төв аймаг бол зөвхөн одоо энэ хуучин замаа сэргээн засварлагаас гадна хурдны авт зам, Богдхан төмөр замын бүтээн байгуулалт бол манай Төв аймаг олон улсын онгоцны буудалтай холбогдож удахгүй явж одоо ашиглалтанд орохоор байгаа. За энэхүү зам ашиглалтанд орсноор бол одоо Улаанбаатар хот руу төвлөрж байгаа төвлөрлийг сааруулахад маш одоо бодит үр дүнгөөх юм одоо зам ашиглалтанд орж ийн гэж ойлгож байгаа. Одоо манай аймгийн төв рүү бол олон улсын онгоцны буудал, аймгийн төвийн шинэ одоо хорооллуудын бүтээн байгуулалт, Майдэр, Цогцлбор Сити гэсэн энэ одоо том төслүүд хэрэгжихэд бол энэ одоо зам маш их ач холбогдолтой болно. Тэгээ тэлэх тусмаа улам хөгжил цэцгэлэн улам бол тэгээд энэ чинь төвшин эцсийн үр дүндээ юу вэ гэхээр хүний амьдрах орчин төвшин л өндөр болох хэрэгтэй. Тийм ээ? Бусад бүх газрууд тийм. Дээр нь өдөөдлөх хөрөнгийн чинь үн чинь их өсөх хэрэгтэй. Манай улс сая 500 мянган км газар нутагтай. Гэтэл энэ өргөн нутагт тархан суурьшсан ард иргэд маань хөгжиж буй дэлхийн ертөнцийг газрын мухраас олж харах нь үгүй. Иймээс 2012 онд засгийн газар зорилт дэвшүүлэн 21 аймгийг нийслэл Улаанбаатартай хатуу уучлалтайгаар замаар холбохоор ажилласан. Өнгөрсөн богино хугацаанд энэ ажлынхаа ард гарч ард иргэдэд амлсан амлалтандаа хүрч эхэлсэн юм. Зам тээврийн салбар маань энэ өнгөрсөн хугацаанд ч бас хөрөнгө санхүүжилтийн асуудал шийдэгдэхэд бас юм хийж чаддсан байна, юм хийж болдсон байна гэдгийг бол сая бол үндсэндээ 12 оноос хойш бол харуулж байгаа. Бид нар бол шинээр бол одоо ингээд 6 аймгийг зам одоо цэцмэл замаар холбосон энэ жилд орнод холбогдчихно. За дээрэс нь энэ саяны дунд Төв аймгийн замууд маань үндсэндээ шийдэгчлээ. Баруун 5 аймагуд дээр одоо бол эзэнгүй зам гэж бол байхгүй. Тэгээд ямар ч байсан бид нар өнөөдөр байгаа хөрөнгө санхүүжилтийн хэмжээнд хувийнхан төртөөгөө түншлээд бас энэ концессийн шинэ нөхцөлийг ашиглаад бид нар бол ямар ч байсан 21 аймгийн олон цэцмэл замаар холбох энэ ажлуудыг бол хийж дуусгахнаа. Тэгээд энэ чиглэлээр бол засгийн газар бол байнга анхаарал тавьж ажиллана. Санхүүжилтийн асуудал мэдээж хүн та. Гэхдээ бид нар бол болцоогоо шийдээд явах нь бол зүйтэй гэдэг ийм байр суурь дээр бол бүх ажлуудаа зохицуулж явж хийж байна. Тэгээд баруун 5 аймагуудыг бол ирэх жил бол тодорхой хэмжээгээр холбох. За тэгээ 16 он
За хамгийн оройтлог 17 оны одоо эхний саруудад ингэж 21 аймгийнхаа холбоо дуусчих нь бол Монгол улсынхан монголчууд маань ч гэсэн ярьдаг зам дагаж хөгжил гэдэгтэй адилхан хөгжлийг холбоод өнөөдөр бол аялал жуулчлал дотоодын ялангуяа тэр дотор аялал жуулчлал яаж хөгжиж байна, хүмүүс маань яаж явж байна гэдгийг бид нар бол амьдрал дээр өөрсдөө харсан. Тийм учраас энэ сая 500 хавтгай дөрвөлжин километр энэ нутгийгаа бол үнэхээр бид нар бол холбоод өгөхөд бол засмал тэгээд бас тодорхой хэмжээний төмөр замын том бүтээн байгуулалтууд асуудал ихэд энэ зам тавирын салбар маань бас эдийн засаг улс орны бас өнгө царай нүүр төрхийг чигсэн хамгийн гол нь тэгээд яг айл өрхүүдийн аж амьдралчсан хийх нэмэр нөлөө хичнээн их вэ гэдэг нь бол энэ чинээс бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлүүдээр бол засгийн газрын зүгээс зам тавирын яам өөрсдийнхөө шалтгааллах ажлуудаа хийж бол ажиллана гэдэг бас энэ тусламжлалыг хүсэж байна. Дэлхийн олон орон автозамуудаа хувийн хөвшил төвш ашиглуулдаг. Учир нь төр татвар төлөгчдийн мөнгийг замд оруулахаас илүү хувийн хөвшилд зам барих зөвшөөрлийг өгч хариуд нь замаа барь бас ашиглаад мөнгө ол гэдэг байна. Харин манай улсын тухайд нөхцөл арай өөр. Төр жил бүр төсөвт мөнгө тусхан замууд барьдаг. Гэтэл тэр зам нь чанар муутай байх нь олон. Тиймээс шийдлийн засгийн газар хувийн хөвшлэр автозамуудаа бариулж чанарыг нь шалгаж хүлээн авсны дараа төлбөрийг нь 2-3 хувиан олгож эхлэв байна. Энэ бол төр хувийн хөвшлийн түншлэлийн гараа. Төсвөөс нэг дор их хэмжээгээр зам барилгад гардаг мөнгийг 2-3 хувааж өгнө гэдэг төсөв дээрх ачааллыг багасгах нь дамжиггүй. Хэмнэсэн мөнгөөр сургууль, цэцэрлэг барих гээд өөр бусад салбаруудад төр хөрөнгө оруулах боломжийг төр хувийн хөвшлийн түншлэл олгож байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг тийм ээ хувийн компаниуд, хариуцлагатай компаниуд төртөө хамтарч гэрээгээр гүйцэтгээд урьдчилж өөрийнхөө хөрөнгийн чадвар, техникийн боломж, улсын хүчнийхээ боломж, байгууллагын чадвартай хийгээд дараа нь төрөөс оны хугацаа тавиартаагаар баталгаа гаргаж өгöd мөнгө буцааж авдаг юм байна. Тэхийн бол нөгөө нэг эдийн янзын лоббиор орж ирдэг тийм ээ. Цаасаар хийдэг компани, мөнгө аваад алга болдог компаниуд байхгүй болно шүү дээ. Хариуцлагатай болно гэсэн үг. Ийм хэлбэрлэг бүгдээрээ шилжүүл энэ бол ястаа харин ард түмэн нөгөө мөнгө өгөөд идэг гэдэг асуудал тийм ээ. Ард түмнийг ирээдүйн өрн төрийн төсвийн мөнгө аваад өрөнд оруулах гэдэг гэдэг асуудал бүгдээрээ бол арилга тийш хандах юм гэж. Би зүгээр энэ дээр концептер хийж байгаа юм л. За концессийн гэрээгээр бол ерөнхийдөө 5 аймгийг холбох төслүүд бол байгаа. Концессийн гэрээгээр бол одоо бид нэр бол үндсэндээ 5 гэрээ зурчаад 5 төсөл хэрэгжээд явж байна. Бид нар маш хурд дөрвөн хугацаанд мобилизац хийж чадсан. Ажил үргээ зөв зохицуулж чадсан. Явахгүй баригдахгүй хугацаанд алдсан байсан замуудыг бид нар энэ жил дуусгана гэд явж шít. Жишээлбэл Дорнотын зам бол энэ жил хизээж амжихгүй гэсэн тийм л 3 алдтаа сууж ирсэн бол энэ жил бид нар дуусгана гэд шийдсэн явж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр бол одоо бид нэр аймгийн төвөдөө холбогдсон бол дараагийн одоо эдийн засгийн хөрөнгөчтэй байж болох одоо чиглэл бол аялал жуулчлалын чиглэлүүд байгаа. Тэгэхээр аглаг бүтээлийн хийдийн авцсан концессийн гэрээг бол бид нэр сая зурчлаа. Энэ бол 7 км авцсан төсөл байгаа. За мөн амар баясгалант хийд рүү явж байгаа замын төслийг концесс олох хулгайн шалгалтыг бол зарласан байж байна. За 10 сард бол дүгнэн. Тэгэхээр мэдээж өөрөөр хэлбэл одоо бид нар ингээд харъя л да одоо саяхан би Донговын хамрын хийд рүү яваад ирсэн. Гэтэл тийшээ засмал орцсон байна те. Тэгэхэд бол том жижиг асар их дотоодын аялал жуулчлал одоо жуулчид очсон байж ах жишээтэй те. Бараг машин тавих зай олдохгүй байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чиглэл рүү бид автозамын хөрөнгө оруулалт хийсэн тухайн бүс нутгийг бас дэмжих тийм ээ. Тухайн бүс нутгийн одоо байгалийн үзэсгэлэнтэй гоё газруудыг одоо үзүүлэх, таниулах тийм ээ. Дотоодын аялал жуулчлалыг бас дэмжиж өгч байгаа юм л да. Хамтар замтай тонцлогоо хонхор зам эвдрэлтэй замаар явах нөгөө сайжирсан замаар явах шал эдийн засгийн өвдсөн машин дэргэн чигсэн хамтаа. Загш нар сэтгэл хангалуул байгаа шүү дээ. Зам ондогц ямар сайхан юм бэ? Ямар ч зөөвргөө сайхан явдаг болцсон байж тэгэл унтаал тэгэл очиод баг дууд сэргээл тэгэл буулгана шүү дээ. Засмалгүй байхад бол нөгөө шорон замаар явхад бас харин нэлээд ядаргаатай хэцүү л байдаг гэсэн л да. Одоо бол гоё юм байна. Гүр яг цаг хугацааны хувьд үл маш нэмэлттэй. Манай өсгөл чинь өнгөрсөн зун чинь баяраар бүр битүүч гэсэн. Жуулч чинь тэгээд Монгол жуулч манайхнаар дарагдлаа шүү дээ. Одоо аялал жуулчлал дагаад бас тажгүй шүү дээ. Одоо бол зам сайтай болсон сайхан л болсон. Тэгээд зам дагаад хөгжүүлж чинь өнөөдөр бид нар манай яамны залуучууд бүгдээр л хөдөө хэр өгөөд тэнцэн манай хэл зам газар хэлсэн талаар бүгд явж ажиллаж байна. Сайд нь хүртэл одоо ингээд өнгөрсөн би сайд аваад 10 онс юм уу? 2 удаа тэмүүлэлтээр ажилласан. Одоо нөгөөдөр бас дахиад гарах гэдэг байна. Бидний бүтээн байгуул улс орон даяар ингэж тархаж хийгдэг учраас бид нар энийг маллаж өдөрч байгаа хүмүүс бол явж л байх хэрэгтэй.
Энхэл донхол замаар дээш доош шидэгдэн байж үзэгсэлэн сайхан нутаг орныг минь үзэх нь жуулчдын сонирхол биш. Тэд тав тухтайгаар таваараа давхиж хурж тал нутгийг минь таалах дуртай. Тиймээс л зам даган олон зүйлс орж ирэх нь дамжиггүй. Суурин газрын хөгжил замаа дагаж олон арван үйлдвэрлэл үйлчлэгээр тэлэгддэг. Хаалганаас хаалганд хүнээс хүнд хүрэх бүхэн замаар л дамжина. Орж ирэл замын хараал гайхалтай. Тэгээ зам урд нь бол энэ зам 2 урсгалтай зам байсан. Одоо тэгсэн чинь 4 урсгалтай зам. Энийг дагаад ингээ харах дандаа үйлчлэгээний төвүүд баригдчихсан байна. Том дэлгүүрүүд байна, угаалгын газар байна, авч асуурын газрууд байна. Ер нь тэгээд яг энэ төвийн гайгүй замаа дагаад үйлчлэгээний төвүүд хүртэл нэмэгч хүмүүсийн амьдралгаанд хүртэл хэрэгтэй ингэсэн нутгийн хүмүүс ярьж байна. Их сайхан гоё зам баригдаж байна. Одоо энэ замыг бол ер нь миний харж байгаа замуудаас их л өөр тавьсан. Доор нь цементэн зураг тавиад одоо гичнэш гүнзгий нөхөж тэр хөрш шороог нь хатууруулав. Тэгээ миний одоо эцсийн хөсөл бүрөөдөл юу байдаг вэ гэхээр энэ замд 34 жил ажиллаж байна. Ерөөсөө одоо Монгол орн минь энэ яаж хийж байгаад энэ одоо зарим шүүмжлэгчдийн зүгээс аваад үзэх юм бол авцсан болвол одоо хөрөнгөө бол одоо хэдэн жилийн дараа өгдөггүй гэх мэтээр ингэж ойлгодог. Өөрөөр хэлбэл маш далдуур өгдөг байхгүй. Өнөөдөр зам тавьснараа өнөөдөр хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт маань иргэд маань маш их нэмэгдсэн. Хуучин 2011 онд 1 сая 100 мянган зорчигч тээд байсан. 2014 онд бараг нийт нутаг маань хатуушилтай зам болсонтой уялдуулж 2 сая 60 мянган зорчигч тээсэн. За өнөөдрийн байдлаар бид нар 1 сая 700 мянган зорчигч одоо тээж байна. Тэгэхээр ер нь бол 2015 онд бид нар 2 сая гаруй зорчигчдыг ая тухтай аюулгүй байдлаар хот хоорондын нийтийн тээврээр зорчигч гэж харж байгаа. Хоёрдугаарт нь хот хоорондын нийтийн тээврээр зорчигч нар маань ая тухтай болсон. Өнөөдөр хуучин ПАЗ автобусанд өнөөдөр суудаг байсан бол 45 оны судалтай автобусаар ая тухтай аюулгүй сайхан тухлааж явдаг өнөөдөр нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. За 3-дугаарт нь иргэдэд хүрж байгаа хамгийн гол асуудал нь өнөөдөр хувийн машинаар ч ихсэн өнөөдөр орон нутаг руугаа чөлөөтэй явдаг зорчдог болсон бас өнөөдөр иргэдэд маш их одоо том үзүүлэлт, дэвшилт одоо алт амжилтуудын нэг маань зам гэж харагдаж байна. Ардчилсан нам олуулаа сонгогдож засгийн газраа байгуулах эрхийг авсан 2012 оноос хойш манай улс авто замын салбарт нүдэнд харагдаж гаранд баригдах бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан. Сүүлийн 20 жилд тавьж чадаагүй замыг бүрэн эрхийнхээ 4 жил багтаан барьж дуусгахаар ажиллаж байна. Шийдлийн засгийн газар нийт 5600 гаруй хатуу хүчилтэй зам барихаар зорилгоо тодорхойлж 21 аймгаа нийслэлтэйгээ холбож чадлаа. Сүүлийн 6 аймгийг холбох ажил эд өрнөж байна. Эх онд хот хөдөг холбосон хатуу хүчилтэй замаар та бид саад тэггүй 5 тухтай зорчих боломжтой боллоо. Ямар ч улс руу тийм ээ өөрийнхөө бодлогыг хатуу өрөмтөлж явдаг ийм залгамж чанар байх ёстой гэдэгт би итгэдэг. Энэ залгамж чанар үргэлж нээж гэж би итгэж байгаа. Сонголтыг өнөөдрөөс дэндүү гинэн төсөөлж болохгүй. Ард түмэн хаашаа сонголт өгөхийг урьдчилан тааж болохгүй. Тэгэхдээ ард түмэнд бид нэг үүрэг хүлээж байгаа. Ард түмэн юу гэхээр бид энийг зөв байснаа бас нотолж чаддаг байх хэрэгтэй. Нотлогоо нь юугаар илэрдэг юм гэхээр хийсэн үйлдэл хэрэгжүүлсэн ажлаар нь хэрэгждэг юм. 12 оноос л их юм хийж. 12 оноос хойш өмнө одоо шин жил хэдчнээ сургууль баригдчихсан гэж нэг тоо хараарай. Одоо дахиад шүүмжлэх гээд үз. Дахиад бүгдээрээ нэг бодоод үз. Хинт хэрэгтэй юм бэ гэж. Урд нь бол нэг 10 хүрэхгүй сургууль барьдаг байсан. 12 оноос хойш бид нар жилдээ 100-аар нь барьдаг байсан. Энд чинь ташмаа онд. 12 он хүртэл Улаанбаатар хотод хичнээн зам шинэрдэг байсан. 12 оноос хойш энэ хичнээн уулзуурын замуудыг тавьчих. 12 оноос өмнө хичнээн аймаг холбогдсон байсан. 12 оноос хойш хичнээн аймаг холбогдчих. Угаад ганц манай салбар гэлтгүй хичнээн эмнэлэг цэцэрлэг барьсан гэдэг. Энэ 12-оос энэ хойш энэ 3 жил одоо бараг 4 жил болох чинь. Тэр хугацаанд бид нар асар их зүйлийг амжуулж чадсан. За яг нөө ардс номынхан гараад ирэхлээр илүү хүмүүс арчлалтай болдог. Хэлэх үг нь ил тод илүү зоримог болдог. Ардс номынхан гараад ирэхлээр чи бид нар туулын бурсан дорч шивэн жилдэг үст тийм. Тэгэхээр ингээд хүн болон юма хэлээд ирэхлээр нэрээ замбраагүй юм шиг санагдаад байна. Ер нь тухалж байгаа бид нар ингээд сайн бодох юм бол маш их зүйл хийсэн байгаа. Маш их шүүмжлэл өрнүүлсэн байгаа. Үр дүн байна.